Гендэнгийн ярьса гар хөлгөж тэгээд л өвөөгөө байршлаад буудж байгаараас нь тэгээд 38 онд кэлмэгтүүлээд 93 онд 1993 онд сагаатгсан. Сагаан хүн байна. Ирээсээ эднэр тэгэн боловсролтой сайн улсууд байгаа гэж. Тэгээд л яг одоо ингээд бид нэр удам ухсаа ингээд л явж л байгаа. Одоо ирээсээ бид нэрийг тэр үедээ бид нэрийг өнчин өрөөсөн л дүүсэн. Сургууль соёлд аваагүй. Тийм учраас бид юу мал гөрөнгийг хураасан. Бүгд нь. Тэгээд аавыг нэг жилийн сайлан өгөөгүй байна. Өвөөгийн ч сайлан өгөөгүй байна. Тэр үедээ хошуун даргуулцууд дээрээс 300 төгрөг авдаг байсан байна да. Тэд нэрийг ирээсээ гэд бид нэрдээ нөхөж олго гэж би тэрэн гүсмээр байна. Би бол энэ анхны толгойн дамбын чагдаж явах юм маань ах маань миний данагс ах маань юм. Энэ хүний хөвөлөр энэ чагдаж явах маань анхны зөвлөлт Орос улс анхудаа хөл тавьсан улс орны тусламж гуйхлаар Сүхбаатараас өмнө. Мөн тэрний дараа бол анхны ерөнхий сайд болж исэн. Ингээд хүндсэн хууль бүх юмнуудыг одоо мөнгөнд дэмжихтэй болох бүх юмнуудыг анхнаасаа хийсэн. Тэрний дараа сангийн сайд болсон. 1917 онд анхны хоршооны дарга үүсгэн байгуулж 8 нөхдийнхээ хамтаар өөрөөсөө мөнгөнд дэмжих гэж 8 болон хамтарч анхны хоршоо байгуулж исэн. Ийм төвхтэй тэрнээс гадна гадаадын улс Англи, Хятад, Орос, Польш хэмтийн орнуудаар явж одоо гадаадын хөрөнгөний бишүүгийн зам гадаадын капитал мөнгө хөлгчдийг өх орноос хөөн зайлуулах үндсийн мөнгөнд дэмжихтэй болох гэж ингэж явж гадаадын орнуудаар 3 сар 4 сар гаруй яваад ирж исэн. Эрэхтэй бол миний ээж ярихтаа бол одоо гадаад орноос өөрөө гадаад хүн болцсон байна. Орос хуцтай анган болж ирсэн байна. Улс орн маань сайхан болно. Дүүгээ одоо жанжны сургууль байгуулахад тэнд одоо дүүгээ оруулна гэж ээж юм хүртэл гэж ярьж байсан. 22 оны 8 сард шар хадан цаазаар агуулсан юм яатай. 42 наснда. 90 онд бол 90 оны 6 сард цагаатгалын бичиг өгсөн. Хэлмэглийн шургууль авсан мань битийг одоо төөсгөөс хаах цаг нь болжээ. Одоо 70 гарнаас 60 гарнаас 80 гарнаас одоо бидний цаг хугацаа байгууллаа. Тийм учраас адгалаад хураагцсан хөрөнгийн минь мань битэд бидний үр хөвгөдөд бас нэг төөсгөөс олгож ихэн зүйтэй болов гэж цааштай бас уламжлалмаар байна. 1938 оны 5 сард баригдаад 7 сард цаазлагдсан байгаамаа. Тэгэхээр тэр мандал сумын мандлын дацсан гэж байсан юм байна. Хинтийн дархан сумын одоо хинтийн дархан сумын нутаг хуучин мандал сум гэж байсан. Тэнд одоо дацсанд тэр дацсангийн бүхэл мяндаг тушаалыг хасч байсан байгаа юм. Тэгээд 38 онд ер нь хэлмэгдэлт одоо энэ барь бичилгаа явагдана гэдгийг сонссон юм уу. Тэгээд хөдөө гараад ингээд үзмэрч хийж ирсэн баг. За тэгсэн чинь тэгээд 38 онд ингээд баригдаад явсан байгаа. Тэгээд ингээд гэр орны ачаад ингээд явсан байна л да. Тэгээд манай ээж сонсоод баригчилгаа явуулж байгаа. Тэгээд ахлам маань яаж байгаа бол гээд очсон байгаа. Тэгсэн чинь өөр нь харлаад байж ирсэн. Тэгээд бариад явсан байгаа. Тий. Тэгээ бариад явсан. Тэгээд манай ээж минь ярьдаг байсан. Ээж минь 78 онд насарсан л да. Тэгтээ өмнө нь бол өргөж ингэж ярьдаг байсан. Юу гэж ярьдаг гэхээр ахлагын минь гэр оронтой бариад явсан аваад явсан. Хаа нэгтээ амьдарч байгаад намайг сураад ирэх бол өгж харддаг гэж ингэж ярьдаг байсан. Тэгээд юу гэж ирэхтэй хөр. Тэгээд ярьдаг байсан. Тэгээд яг нэг сая төгрөг өгсөлтөө. Хүний тэр үеийн одоо сэхэтэн уншигчтэй бид нар чинь одоо Монгол хуучин үсэг мэднэ, төвд үсэг мэднэ. Тэгээд одоо жинхэнэ номын сэхэтэн хүн байсан. Энэ сэхэтнээ ингэж хэлмэгдүүлж барьж алчгаад ганцхан сая төгрөгөөр үнэлдэг бол дэндүү харамсалтай. Хүний үнэлдэнж гэдэг Монголд бол алга л да. Тийм учраас тэгж үнэлж байгаа л да. Нэгдүгээр, хоёрдугаарт бол хэлмэгдсэн хүний ар гэрийн гэр оронтой начивчаад ганц сая төгрөг өгөөд за тэгэхээр тэгээд би нийлэн хэд удаа энэ төр засгийн тэргуунд
юу вицэлдэ өргөдөл вицэлдэ хүнийг ингэж одоо үнэлж байна. Та нар 1 сая төгрөгөөр үнэлж болж байгаа мөн тэргээд ийм бичдэг л дээ. Тэгээ орон гэрээ аваа явсан би нэг ганц өөрөө орон сууцчвал одоо ягаад олдож болдгоо гэсэн чинь та нар жинхэнэ үр хөөхт нь биш. Нагац юу зээ ачнаар бол ердөө хамаа байхгүй гэж ингэж ялгуурлаад байгаа юм. Тэр бол одоо арай боломгүй санагдаж байгаа. Гэр ямар байгууллага гэж байна? Говийн хэлмэгсийн цагаат ажлыг зохион байгуулах комиссийн энэ их хурлд хариуцсан их хурлын гишүүн одоо бол цог байж байгаа. Цогд бол сайн нэг бичсэн цогийн нэр дээр өмнө нь бол хэм байсан. Инх болд. Одоо энэ Төв аймгаас сонгогдсон инх болд байсан. Тэд нар сүмд нь бичсэн.